За сайн байцгаана уу? Инна подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн бидний подкастын зочин хөтлөгч маань Око коуч. Око маань ирсэн байна. За Окогоор сони юу вэ? Эхлээд сайхан хоёлаа хойч хөөрөөд тэгээд зочноо танилцуулах уу? Тий. Өмнө нь зочноор орсон. Одоогоо хөтлөгч хийж байна, хамтарч байна. Нэг хүнийг шарах гэж байна хоёлаа. Ойртой бид ойртой нөгөө явдгаараа Монгол юу хоёрын хооронд, Тайланд хоёрын хооронд явжлаа. Тэгтээ шинэ он гараад айгөө буцаад шинэ горим руу орж байна. Энэ сар айгөө завгүй байх юм шиг байна. Би одоо эндээс гараад буцаа Бутаны нэг 5 entrepreneurтэй энийг хийн дараа 7 хоногт. Тэгээд гих мэтэр ингэ явж байгаа. Тэгэхээр шинэ жил бол гоё эхэлж байна. Ирчвч гоё байна. Тинхээ гоё байна. Хийх юм их харагдж байна. Тий, positive байна. 25 он гоё дууссан гэж бодож байгаа. 26-нд алмаар байна. Чиний юу ямар? Миний хувьд ч гэсэн бас их өндөр бүтээмжтэй 2025 оны хувьд бид нар бол яг нөгөө бодсон сансан бүхнээ хийсэн подкастуудаас хийж дуусгалаа. Одоо энэ маань баг сүүлийн дугаар болох гэж байгаа. Тийм. Тэгээ бас бид нар ийм сайхан шинэ бүтээгдэхүүн дээр төслөө хэрэгжүүлээд зах зээл дээр бас гаргасан. Манай энэ кола. Би айгуу удаан сонссон. Тэгээ ашгүй амсаж үзлээ өнөөдөр. Гоё юм байна. Мэдрэмж нь ихний мэдрэмж. Нөгөө нэг хэлсэн хүч яг мөн юм аа. Колоны мэдрэмж бол авч байна. Тэр нэг цагтнааг майжих гэдэг тэр нэг колоны бид нэг тасцсан нэг авах гээд байгаа нэг мэдрэмж гараад ах шиг байна. Тэгсэн мөртлөө нөгөө эрүүл мэнд жоохон санаа зовж байвал бас арай дээр гэдэг нь бол. Тий, яг нөгөө гимшгүйгээр таашааж угаарай. Колог бас тийм боломж байгаа шүү гэдэг концепттэй баггүй юу. За хоёлаа тэгээд энэ удаагийнхаа дугаараар залуухан эмэгтэй CEO-г урьсан байгаа. За тэгээд танилцуулаад Око маань эхнийхээ асуултыг асуух уу. За. Би тэгтээ яг юм шүү. Урд нь хоёлаа нөгөө нэг гэртээр тийсэн штэ тий. Тэг урд нь уулзчихсан чинь насыг чи яг ийм гэж бодоогүй юм байна. Ер нь өөрөө хэдэн настай ямар хүн юм бэ? Юу гэдэг юм бэ? Би албаар ингэж байгаа шүү тий. Окей. Өөр нь өөрийг нь танилцуулъя. За, асар жам. Одоо Monss гээд Monss Group-ийн захирал бодлооны компаниг үүсгэх захирлыг хийж байна. Одоо бол 33 настай. Анх бол 26 настайдаа үүсгэх захирлаар томилогдчихсэн. Одоо томилогдоод 6-7 дахь жил маань болж байгаа юм байна. Тий. Тэгээд 33-тай бид хоёр ингэ тоолгож яриад штэ. Залуу хүн энтер гэдэг штэ. Залуу CEO гэдэг мэдрэмж орж ирж байна уу? Орж ирдэг байсан. Одоо баг болж байна. Одоо чинь 6 дахь жил дээрээ явж байна. Эхний 4-5 жил бол яг нөгөө ширхнийхээ араас босдгоо, гэртээ харьдгоо. Тийм одоо үнэхээр залуу байсан. Нөгөө бүх юмаа яг гардаж хийж байгаа болохоор бүх юм шинэ байлаа. Шинэ юм руу орох алганд өөрөө ингээд ажиллаж ордог тийм байсан. Одоо бол нөгөө нэлийн хүмүүс маань докторжоод ирсэн, менежментийн багийнх маань докторжсон, нэлийн делегейт хийж чаддаг болж байна. Тийм баг зэрэгч гэсэндээ туршлагатай болсон баха. Тийм. Юунуудаа хараад би тэгэл насан дээр нь жоохон зурлаад байгаа шүү. Яг тэр энэ надад айгу сонь санагдж байна. Яхахгүй 33-тай тэгээ бүр 7 жил хийсэн үү тийм. Тэр ч одоо юу гэсвэхтэй. Тэр чи айгу ховор кейсүүдийн нэг гэж бодож байна л та. Бусад хүмүүстэй харьцуулганд ямар ах шиг байна. Одоо CEO хүнийхээ хувьд, нас хүнийхээ хувьд тэгээ хийж байгаа төслийн хувьд харуулна. Харьцуулж байгаа хүмүүс байна уу ер нь? Монгол бас иймэрхүү ижил төрлийн CEO хийж байгаа хүмүүс байгаа бах тий. Яг нөгөө фаундерууд, ер нь залуу фаундерууд зөндөө байдаг болсон шүү дээ одоо. Тэгэхэд тэр хүмүүстэй адилхан л зам ер нь туулаад явж байгаа да. Яг хөрөнгө босохоосоо л өөр болохоос биш яг тэр компани үйл ажиллагааг анханаас нь жигдрүүлээл бүх юмыг гардаж хийгээл ингээд туулсан үзсэн нөгөө зовлон жаргалын хувьд бол яг л адилхан л юм үрээд явж байгаа байх гэж боддөг штеп. Яг хоо миний нэг давуу тал гэх юм бол нөгөө нэг илүү манай гүрбийн соёлч өөрөө ихтгэл хүлээлгдэг. Нөгөө талдаа нөгөө ихтгэл дааж чаддаг хүмүүс байдгийн болов гэж би боддог. Тэгээд миний одоо өдий хүртэл яг баг зэрэгч гэсэн амжилттай явж байгаа маань ихтгэл даах шинж чанар маань илүү нөлөөлөөд нөгөө залуу байсан ч гэсэндээ туршлагагүй байсан ч гэсэндээ тэр зан чанар маань цулгаасаар агаад өдий хүртэл явуулсан болов гэж боддог. За тэгээ нөгөө нэг залуу хүн чинь айгүй сонирн зоригтой амар том зоригтой байд юм билээ шүү. Одоо нөгөө нэг жоохон туршлагажаад ирсэн чи тэр үед ямар амар зоригтой байсан юм бэ? Тим шийдвэрлэлөө зүгээр л ингээд нөгөө барын амд гараа ин гэдэг шиг яваад орцсон юм бэ штэ гэж бодох кейсүүд бол зөндөө гардаг. Тэгэхээр тэр энэ хоёр зан чанар маань илүү одоо
өнөөдрийн төвшөнд явж байгаа бах гэж боддог. Яг энэ замналыг бас залуучууд маань яг туулдаг хаа. Тэгэд ингээд тэгэхээр чи ингээд залуучуудын юм байна гэж байна шүү дээ. Гэхдээ ингээд бизнесийн ертөнцид орохоор чинь ихэнх харьцаж байгаа хүмүүс чинь өөрсдөө чинь ямар байна? Гайгүй байна. Насны үед. Ихэнх харьцаж байгаа хүмүүсийн үед дандаа ах нар байгаа шүү дээ. Тий. Ах эгчнэр байгаа. Одоо яг манай группийн хувьд ч юм уу харилцаж байгаа хувьд их хөвчлэн л ах эгчнэр байгаа. Тэдний хувьд болохоор эсвэл бие азтай ч юм уу эсвэл манай группийн соёл гоё болохоор ч юм уу үнэхээр тийм нэг тухтай байдаг. Харилцахад хамтарч ажиллахад тэр хүмүүс яг миний насыг туулаад гарцсан тий. Залуу омголон сё ямар байдаг вэ гэдгийг тэр хүмүүс мэддэг болохоор ингээд одоо бизнес харилцаан дээр асуудал гарсан ч гэсэндээ ингээд илүү ойлголцох тал руугаа энэ бол ажил омголон сё угаасаа ингэж л хандна. Би бол энэ насыг туулаад гарцсан. Туршлагатаа сё учраас ингэж хариулна гэдэг ингээд айгу мундаг штэ манай эд чинь. Тэгээд ингээ гоё зохицоод нөгөө ажиллаад болоод идэг. Ер нь бол ингээд бид нарын дээд үеийн сёнор илүү бидний замыг туулсан болохоро илүү тайван хүлээцтэй, туршлагатай байдгийн байлээ. Надад бол тэр амар түшигтэй санагддаг гэх юм уу. Тэгээ нөгөө талдаа нөгөө яг бас нэг менторлоод те ингээд нөгөө бид нарыг мэдгүй ч baах уу те мэдгүй асуудал гарна шүү дээ тулгарч байгаа те тэр болгон дээр эсрэгээр ингээд ментор байдлаар ингэдэг. Яг тэгдэг. Тэнгүүт тэр хүнийг тэгэж нөгөө хамтын ажиллагаан дээр асуудал гарлаа гэхэд чинь тэр хүний яаж реакцлж байгааг нь харангуут ингээд шууд сурж байгаа юм чинь. Вау, ийм нөхцөл байдалд энэ хүн ингэж реакцлж ийн гэдэг чинь ямар гоё юм бэ. За ийм л байх ёстой юм биш үү гэж бодоод өнгөрдөг. Тэгээ сараа явчихна. Хэдэн насаар ах хүмүүстэй ажиллаж байна ер нь харилцаар? Одоо манай группийн сионер чинь дандаа нөгөө бараг ихэнх нь 50 донд ч юм уу да 50 түүнээс дэш юм байна тийм. Тал нь бол яг миний үеийнх байгаа. Дээшээгээ гэж ярьж байгаа нь 50 дэш хүмүүс байгаас. Хариуцж байгаа хүмүүс ч юм болохоор нас нь ямар хүмүүс вэ? Хариуцж байгаа хүмүүс ихэнх нь одоо бараг жинзи болж гин. Менежментийн багийнхан маань одоо ваюуд байна. Тэгээ бусд нь бараг жинзи болчлоо. Тий дээшээгээ бол нөгөө нэг X үдтэй удирдуулж гин. Хамтарч ажиллаж байгаа маань ваюуд байна. Удирдах байгаа маань жинзинүүд байна. Яг ингээл гурван төвшөндөө ажиллаж штэ. Уюутайгаа тийм тий. Иш авах шүү заа явахгүй. Тий. Асуултаа бодож байхад нь би асууж байгаа. Үгүй тий би бас иш оруулах гэдэг юм тий. Интророн жахаар яа одоо бэкграунд руу тий. Анх нөгөө ийм онс гарч байхад танах яг хідэн хүний юу н өөрийнхөө баг болгож удиртай. Одоо хід болоод энэ хоорондох одоо ялгаа ямар байна? Ийм онс маань ер нь бол анх бүр 2014 онд нэг хэрэгжиж эхэлжсэн. Төсөл хэлбэрээр 14 он гэдэг чинь одоо Монголд байтугай дэлхийд бол захын бодлоо яг гоё хөгжиж исэн үе. Тэнгүүт Монголд чинь дөнгөж ойлголт орж ирж исэн үед манай хөрлөтөр ерөнхийлөгчийн санаачлагаар эхэлжсэн. Тэр үед одоо ямар амар лаг зөрөгтэй ямар алсын хараатайч эхлүүлж исэн те. Тэгхэж эхэлж яхад ч юм болбол ерөөсөө 10 дүүнтэй ингээл төслийн баг бүртгүүлэл хийж исэн. За тэгээд Улаанбаатар компани хүргэлтийн алба байж явж байгаад 2019 онд яг Мас Улаанбаатараас тусдаа охин компани болж гарсан. Тэр үед нь би гүйцэтгэх цагтлаар томилогдоод явсан гэсэн үг. Тэр үед бол намайг авч яхад 20 дүүнтэй байсан. Тэгээ одоо бол манайх 120 дүүнтэй байгаа. 6 жилийн дараа. Одоо бараг 7 жилийн дараа хүнээс он гарсан тийм. Хүний нөөцөөр бараг 5 дахин өсөлт хийгээд тэгэхээр тэр хэмжээгээр бас нөгөө компани өсөлт бас мэдээч өндөр байсан. Учраас хүний нөөцийн өсөлтийг бас тэр компани өсөлт бүр 10 дахин өсөлттэй байсан байна. Одоо бодохоор. Одоо тэгээ нөгөө 20 хүний удирдах 120 хүнийг удирдах ялгаа нь юу вэ? Делегац хийж чаддаг болсон гэсэн тий. Тэгэхээр одоо делегац хийн гэдэг нь өөрөө бас ямар үүрэг ролуудаа делегацлах уу? Ямар одоо яг нэг CEO дээр үндсэн ерөөс ямар ч цаг мөчөд одоо тэрийг ингээд тавьж болохгүй нэг юм байдаг бах тий. Тэгэхээр тэрийг ер нь яг аль рол нь CEO-тэйгээ байнга явах, аль нь делегац хийж болох вэ гэдэг талаас нь. Өмнө нь бол яг нөгөө эхний 3-4 жилдээ бол нөгөө бүхэл албатынхаа ажил руу ороод бүхэл албатынхаа яг нөгөө үндсэн юуг нь бариад үндсэн төлгөөг нь өөрөө барьж яваал тий. Өөрөө ингээл гүйцэтгэл дээр манлайлж явж ирсэн.
Тэгээ яг сүүлийн 2 жил 25 онд ялангуяа төлхөөтэй бүр альбтын ахлахууд руугаа, альбтын дарганар руугаа бараг 100% ингээд делегейт хийгээд зөвхөн нөгөө нэг одоо үр дүнгийн ярилцаал те явдаг. За тэгээд зөвхөн нэг асуудалтай алба нэгж руугаа ордог. Томоохон төслүүд рүүгээ ордог. Тийм байдал руу шилжсэн. Угаасаа энэ зөвхөн над дээр ч биш нөгөө бусад бүх сионерын хувьд яг тийм л байгаа байх. Тэгээд нөгөө нэг хамгийн гол нь манай групп ч өөрөө айгүй сайн делегейт хийдэг болохоор тэр соёлоо цааш нь авч явах гэж маш их хичээж байгаа. Тийм болохоор нөгөө хүмүүстэй одоо 100% итгээд өөрсдийнх нь одоо төлөвлөгөөгөөр нь ажилуулад үр дүнгээл юунд хүрэх юм бэ гэдгээ тохирол бусдын хүмүүстэй үлдээдэг байдал руу шилжихийг одоо айгүй хичээж байна. 25 онд ялангуяа би ажлын цагтаа бараг анхны жилдээ айгүй одоо ажлын цагтаа тарлаа. Тэрийгээр бол амар бахархаж байгаа. Тэг яг над дээр одоо яг нөгөө юу гүйцэтгэл нь байдаг юмнууд гэх юм бол илүү хоёр төрлийн юм маань илүү над дээр байдаг шууд. Нэг нь болохоор үйлчлэгээний чанар буюу нөгөө стандартууд. Стандартын хэрэгжилтүүд над дээр байдаг. Тэгээд IT төслүүд шинэ төслүүд шинэ төслүүдээ өөрөө манлайлж шинэ төслүүдээ өөрөө манлайлж явна. Тэгээд IT-ийн одоо юу хөгжүүлэлт маань өөрөө яг бүтэн над дээр байдаг. Яг ингээ хоёр чухал хэсгээ бүтэн аваад бусад юмнууд санхүү хүний нөөц борлуулалтууд бол яг өөрсдөө халбууд дээр 100% гүйцэтгэлэн төлөвлөгөөнд явж байгаа. Ямар төрлийн CEO гэж өөрөө хэлэх вэ? Түрүүний хитүү өгнөд гарсан шүү. Омголон CEO. Зоримог. Тэгээ омголон байсан одоо гайгүй баха. Одоо ер нь гайгүй баха гэж хэлэх юм уу? Ер нь нэг жоохон 50 дуу басан байл. Басан гэж өөрийгөө дүгнэж байгаа. Өмнө нь бол ингээл хитрхи их энергитэй те ингээл байдаг байсан. Тэгэл ямар ч төслүүд, ямар ч хамтын ажиллагаанууд дээр ингээл шууд ингээл энерги цацаал, манлайлал, зуурал, орох гол те баг өөрийнхоороо шийдэх гээл өөрөө авч явчих гал ингэдэг байсан бол одоо бас ингээд жоохон хүмүүст итгэдэг төрөл рүүгээ орж маш их хичээж байна. Би ганцаараа юу ч хийж угаасаа чадахгүй нүний юм чин те ганцаараа хүн болгоно над чиг байхгүй би ганцаараа юу ч хийж чадахгүй ер нь нэг тийм эго өндөртөө CEO байж болохгүй те хүн чинь ингээд байдаг юм байна анх чинь нөгөө үүсгэн байгуулж байгаа бүх юмаа өөрөө хийгээд яваад хаар чинь ингээ би л ингээл ганцаараа бүхнийг чадж байгаа юм шиг тэгээд жоохон тийм болчдгийм байлээ шүү дээ тэр темпэндээ ороод нөгөөдрөөс үлдээ одоо ингэж болохгүй компани яг ингээ томрох тусмаа хүмүүстэй делегейт хийж сурахгүй л болвол чи томрох боломжгүй болж шүү дээ. Тэгэхээр тэрнлүүгээ аягүй сайн анхаарч байгаа. Тэгээд одоо зоригтой SEO гэдэг бол хിവэрэ байгаа гэж би бодож байгаа. Тэгээ манай захирлуудын надад хэлдэг хамгийн чухал зүйл бол намайг маш хурдан юмыг сурдаг гэж хэлдэг. Тэгээ тийм ч болохоор нөгөө намайг зоригтой тэгээ юм хурдан сурдаг болохоор хар залуугаар нь SEO-гоор томилсон болоо гэж боддөг шүү дээ. Боддог ч гэж угаасаа тэгэж хэлдэг. Тэгээ тэр нь ч бас даваа тал 14 оны тэр томилолтоо санаж байна уу? 14 онд нөгөө томилчихсан биш 14 онд надад 19 онд томилчихсан. Томилолтоо санаж байна уу? Санаж байна. Аль өдөр байсан? Ямар өдөр байсан? Юу болж байсан санаж байна? Тэр ингэсэн 10 сарын тэр бай 9 сарын сүүлээр 20 эднэр яг ингээ ерхийлэгч намайг дуудаал уулзаал. Тэгэл за чи ингээд иймэрхүү байлаа чамаа томилъя гэл тэгж байна. Тэнгүү чин би тухайн үед жоохон айгу гайхаал. Тэгэл за чи бодож жогоод надаа дараагийн 7 хоногт хариу өгөөрэй гэдэг чинь. Тэнгүүд чинь 10 сарын ихний 7 хоног болж байгаа. Тэгэл би угаасаа бараг л тэнд өрөөнөөс гарахтаа шийдсэн байсан. Нөгөө амар тэнэг зоригтой байсныг ч хэлэхөө тэр өрөөс гарахтаа л угаасаа үзээд ингээ шийдсэн. Яг ямар бодол орж ирсэн санаж байна уу? Тэрийг сонсоод яг тэр шийдэхтэй санаж байна уу? Юу доторч юу хамгийн ихэнд орж иржсэн юм бол нөгөө нэг чадхолол гэдэг юм орж ирэн штэ тий. Чадхолоо миний нөгөө туршлага хүрэх болов гэж мэдлэг хүрэх болов гэж боддөг юм билээ штэ. Тэгэнгүүт ч нөгөө энэ олон хүмүүсийн итгэлийн дааж чадах болов гэж хамгийн түрүүнд боддөг юм билээ штэ. Тэгэл хүнд чинь нөгөө нэг өөртөө итгэлтэй байх юм бол хийж чадахгүй юм байхгүй гэдэг чинь л одоо яг тэр үед болсон юм болов гэж би боддог. Тэгээд намайг манай захирлууд зоригжуулаад тавьсан. Тэгэл би өөртөө итгэлтэй өдөр болго өөртөө итгэлтэй ажиллаа хийсэн. Одоо тэгээ ард нь гарцсан л байна. 26 настай хүн гэхдээ яг ийм төслийг ингээ өгөхөр чинь айн штэ. Эмээ штэ түрүүчийн хэл дээр те би чадах болов мэдгүй болов. Тэгээ тэр үед тэр одоо
дарамт хэрэг мэдэрчээсэн мэ. Одоо тэрийг аавна гэдэг чинь тэгэл энэний ирээд өөрөөс ч хамаарах гэдэг шүү дээ. Тэгээ бүр хэлж байгаа үүсгэн байгуулагчийн төсөлтэй санаачлагтай төсөл гэхэр чинь хэрэг дарамт мэдэрчээсэн. Амар айж байгаагүй яг үнийг хэлэхэд. Тий амар айж байгаагүй зүгээр л нөгөө жоохон л итгэлийн унахчгүй дээ л гэж бодчихсон. Тэрнээс иш ингээл яг талдаа итгэжийн унахчгүй гэж бодож ирсэн. Нөгөө талдаа би бараг чадчих واخа гэж бодож ирсэн гэх юм уу. Тэгээд тэрийг одоо ингээ бодхолоор зүгээр ингээ амар том зориг л байсан байгаа байхгүй юу. Яг үннийг хэлэхэд тэгэл ямар ч бараг туршлагагүй л байсан шүү дээ. Хэдийн ерөнхийлөгч яажууд би 4 жил байсан. Ерөнхийлөгч туслах хийгээд тэр үед маш олон төсөл рүү би оролцоод хийжсэн боловч нөгөө биетэн ажиллаж байгаагүй дандаа ерөнхийлөгч удирдлаганд байсан. Тэнгүүч нь бас айцтай л байсан л та. Гэхдээ л би чадах гэж бодож ирсэн. Тэр үед хариуцж авсан хүмүүс ч яг үеигч хүмүүс байсан уу баг? Тий. Тийм бах тий. Ер нь үеийнхэн байсан. Тэгээ сонсох уу? Ямар санаж байна тэр үед? Гайгүй байсан. Сонсон. Манай группийн нэг соёлч одоо нэг тийм штэ. Нөө амар удирдлагуудаа хүндэлдэг соёлт. Ягаад гэвэл манай удирдлагууд хизээч нөгөө соёлын хувьд ч юм уу, ёсцын хувьд ч юм уу нөгөө нэг итгэл алдж байгаагүй ажилтнуудынхаа байнга нөгөө хүндлэл хайрыг хүлээж ирсэн гэдэг нь аль бүр яг үнэн заяа бүр айгүй гоё. Тийм болохоор ерөнхийлөгчийн тамилсан хүн гээл тэгэнгүүт чинь угаасаа л сайн хүн байх хэвээр. Хүн нь сайн хүн байгаах, өөрөө ч мундаг хүн байгаах гэсэн хүлээлттэйг намайг хүлээж авч байгаа байхгүй. Тэр нь бол ингээд балхам дотор л мэдрэгддэг байсан. Тэгэл тэрийг алдахгүй тулд нөгөө нэг хичээж ажилласаар байгаа л ард нь гарсан баг гэж бод. Тэр надад айгүй тансаг нөхцөл сонсогч юм л та тий. Айгүй гоё. Яа тэлэр залуу ингээд төрчих ингээд мэдээж чадах юм байгаа, чадахгүй юм байгаа, айж байгаа, имэж байгаа. Тэгээд нэг урдаа юм галзуу зориг тавьчаад дайрж байгаа. Тэр үед нөлөөлөл чинь тэгэж олдож जैन. Соёл нь тэрийг бий болгож जैन гэж айгүй гоё юм тий. Тэгээс үеийн хүмүүс хэцүү ш 26. Тийм баха. Тий. Ер нь бол би бол тэр залууг яг үндэ бол мэдээгүй нэ. Харин тийм ээ тий. Тэгэхээр гоё соёлтой газар тий явсан болохоор тэр залууг мэдээгүй. Тэгэхээр нөгөө гол юм дээр анхаарч чадсан байна тий. Тэгсэн нэрээ бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжил өсөлт энэ төргээд тий. Яаж энэ нэгтлэн бодох бүртгэлийг алдаагүй хийх вэ? Яаж энэ нөөцийг алдаагүй хийх вэ гэж бодож яснаас биш энэ компани соёл ингээд байна да гэж анх их үед өстө бодож байгаагүй. За одоо ингээ тэр үед 26 он тэнд ажиллаж байгаад ингээ төсөл хариуцж штэ. Амьдралстай супер болцсон уу? Тэр үед ямар санагдчихсан? Юу, амьдралстай амар хэцүү болсон шүү дээ. Тийм. Амар хэцүү болсон. Тэгэл ингээл эхний жилдээ би одоо сандаг байхгүй юу? Төсвөө батлуулах гал бид нар нөгөө 10 сар дандаа төсвөө батлуулах гал ороод эхнийх дээрээ танилцуулах хийгээл уйлаад гарсан. Ахиад орсон, ахиад уйлаад гарсан. 3 дахь ороод батлуулж ирсэн байхгүй юу? Эхний жилийнхаа төсвийг. Тэр үед л яг би за би бол өстө үнэхээр болоогүй байгаа юм бэ шүү гэсэн мэдрэмжийг аваал тий. Энд чи яг надад өгсөн ажил бол үнэхээр том ажил юм байна. Би бас арай дэндүү зоригтой орсон бэ шүү. Гэтэ би хийж чадах байх. Гэтэ бас хийх юм зөндөө байна гэж. Тэр үед л яг тийм мэдрэмжийг авчихсан. Тэгээл нөгөө өөрийгөө голох мэдрэмж бас авч исэн. Дутуу бодож байгаа гэдгээ ойлгож исэн. Туршлага дутуу байгаагаа тэр үед мэдэрч исэн. Тэгэл нэг хэд унаж босоод уйлж дуулаад тэгэж явж байтал хүн чинь сурд юм байлээ шүү. Айгүй нөгөө жижигнэр бодно. Анхны жижигхэн ямар ч туршлагагүйс яач нөгөө амар жижигхэн юм бодоод идэг. Тэгэнгүүт ийм жижигхэнс яа байхгүй чи гараг. Тузаасаа гараа явчихна. Тэгэл ахиад нэг юм бодоод ороод ирнэ. Арай болоог байна гараг. Тэгэл ахиад нэг юм ороод уцаа наа чин болж шүү гэл. Тэгсэн чин дараа нэг 2 жилийн дараа манай нэг тузын гишүүн надаа хэлж байгаа байхгүй юу? Чи анхны чиний 3 дахь төсөвчин анхны орж ирж исэн төсвөөсөө баг 3 дахин томборч орж ирсэн. Бодсон сэтгсэн тэр нөгөө процесс те дид бүтц чинь нөгөө 3 дахин томроод орж ирсэн. Тэр үед л яг үнэхээр зоригтой орж ирлээ дээ. Яг энэ зоригоороо цааш явах ёстой шүү гэдгийг хэлж ийсэн гэд тэгжсэн аахгүй. Жил завсан уу? Хэцүү байсан уу? Санаж байна уу? 1 жил байсан уу? Яг зовсон үе нь бол 2 жил ахаа. Тийм. Тэ яа бууж өгөөгүй. Амар том нөгөө итгэл хүлээсэн. Тэгээд тэр итгэл чинь тэгэл хаахтай. Тэгэл хүн чи өөрийгөө бодох юм бол юм хүний итгэл тэр чи хэцүү байсан мэт жил 2 жил. Амар хэцүү байсан.
Гэхдээ эн чинь нөгөө надад итгээд тэнд бас нэг 20 хэдэн хүн ажиллаж байдаг. Нөгөө талд надад итгээд энэ ажлыг өгсөн компани эзэдүүд маань байгаад идэг. Тэгээд дээрс нь тэр эзэдүүд маань зүгээр хүмүүс биш. Намайг ингээд цав цагаан цаас шиг байхад би төсөөл Монскорт очсон. Цав цагаан цаас шиг байхад яг ийм нэг зөв хүн болгож тий амар гоё соёлоороо үлгэдэж аваад зөв хүн болгож хүмүүжүүлсэн гэж би боддог байхгүй юу. Угаасаа тэгсэн. Анх одоо бид нар оюутан байхдаа яг үндэ ингээд баг хүүхдээр шахуулт төгсдөг штэ тий. Тэгээ анхны ажилд бид нарыг ингээд хүмүүжүүлдэг. Тэнгүүт би ийм гоё соёлтой, тийм гоё хүний дор ингэж гоё зөв хүн хайрладаг төрлийн SEO болж тэрийг би яг нэг Монс группээс урлагийн ерөнхийлөгчөөс сурсан гэж боддог байхгүй. Тийм болохоор ийм үнэтэй хичээлийг надад заасан үнэтэйг хизээч алдчих болохгүй шүү дээ. Хэдэн жил ч хамаагүй хичээж хагаад ямар ч хэсэн босгоно гэж боддог. Саадаа тэгээд гайгүй босч байгаа. Ганцхан бас хичээ тэгээд шилжүүлж сарай. Төрөлхийн Оскогийн зан уу бууж өгдөг байсан. Багын зан уу? Мэдгүй. Багын зан уу? Энэ бол бууж өгнө. Яаж тийм болсон санаж байна уу? Багасаа ээж аав. Яг сайн мэдхгүй байна. Гэхдээ ер нь бол үндсэндээ л ингэж бодож байна нөгөө бас л нөгөө хэцүү орчинд л өдөөний л хүүхэд Монгол гэрт төссөн. Өдөөний л хүүхэд. Тэгэнгүүт чинь нөгөө амар гоё юм ингээд хүсээд идэг төрлийн хүүхэд байсан. Өөрөө гадагшаа хүмүүс явж сурдаг гэдгийг тэр үед зүгээр ингээд хинээч тийм ойр тойрны хүн байхгүй заяа. Тэгсэн тэр цаана тийм ертөнц байгаа гэдгийг ингээд хаанаас ч мэдсэн. Тэгээд ингээд тэрнлүүл зүтгээд идэх хүүхэд байсан. Эсвэл зурагтаас харсан ч юм уу тий. Одоо энэ манай энэ жижигхэн одоо Монгол гэр дотроос гарах юм бол би ингээд над миний өмнө дэлхий байгаа, дэлхийн том сургууль байгаа. Тэгээд тийшээл би явна гэж ингэж мөрөөддөг байсан хүүхэд. Тэгэл тэрнийхээ төлөө л ингээд айгүй их нэг хөдөлмөрлөдөг байсан санагч нь 10 жил тахта. Би ч бас нэг бүжгэлдэг байсан. Тэнгүүтрээ 8-9 хүртэл бүжгийнхаа бэлтгэлд явж ирэнгүүтлээ орой 12-1 хүртэл даалгавраа хийчээд тэгээ унтаал өглөө 7 тусаал хичээлд яваал тэгдэг байсан гэхээр нэг дотроо нэг тийм мөрөөдөл төөхөд байсан л байлээ. Одоо бодглохлоор миний нөгөө эндээс ингээл гараал хэлгээл байгаа юм. Яг ингээл асуух гал тэгсэн чинь асуугаал юм л та. Гэхдээ нөгөө анх Оско зэгшилтэй битэр чи 2018 он баг танилцчихсан байхгүй. Тэр үед нөгөө Оско Монс группийн ерөнхийлөгчийн туслах гэхдээ тузын нарийн бичгийн дарга хамт хийж байдаг гэсэн байхгүй. Тэгэхэд нөгөө тэр цагаас юу н ахуулаад ингээл мэдрэгдсэн зан чанар нь болохоор яг ийм шийдэмгий тэг яг өөрөөхөөрөө байж чаддаг. Тэр зан чанарыг одоо манай бас айгуу сайн SEO хүний хувьд бол байх ёстой яг нэг тодорхой хүчит маш хурдтай шийдвэр гаргадаг юм шаардлагууд гарч ирж штэ. Тэгэхээр тэр шийдэмгий зан чанар өөртөө ихтэй ингээд нэг юмд бууж өгөхгүй байх гэж штэ. Саяны тий энэ бүх зан чанарыг яг олж харсан учраас тэр залуухан тэгээд дээрээс нь шин төслөө залуухан байхад нь шин төслөө итгэж найдаад өсөн байхаа гэж боддөө штэ. Тийм. Тэгээд яг нөгөө 19 онд им ансын гүйцэтгэх захирал болоод удаагүй байхад нь ковид гарсан шүү дээ. Тэгээд жинхэнэ тэр үед бас ингээд нөгөө өсөлтийн үе аюу тийм боломжийн үе гарч ирсэн. Гэхдээ бас жинхэнэ чаленжийн үе гарсан болов уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үе руугаа эргээд орол юу нь яаж вэ? Тийштэй одоо анх нөгөө нэг 20 оноос өмнө чинь яг ийм байсан. Монголд нөгөө онлайн худалдаа гэдгийг баг хүмүүс мэддэггүй те. Итгэлцэл гэдэг юм ерөөсөө үүсээгүй. Захиалах уу яах вэ? Захиалвал ямар юм байдгийг бол эрдэм болов эрдэм болов мөнгө нь хайчт юм бол гэл те. Тийм үе байсан. Тэнгүүд сая ковидын үеэр яг тэрийг бид нар сурсан байхгүй юу? Итгэлцэл буюу энэ чинь болдгийм байна. Энэ чинь захиалдгийм байна, эрдгийм байна, мөнгө нь бас болдгийм байна, буцаалтын эдгийм байна гэд ер нь бол болдгийм байна гэдгийг ойлгоод тэнд нөгөө онлайн худалдааны итгэлцэл гэдэг юм сурсан. Тэгэнгүүт хоёрдугаар нөгөө нэг ковидоор ер нь бол эмийг хүргэж авбал хин хиндээ илүү зохимжтой юм байна гэдгийг бас тэр хэрэгцээг илүү тодорхой болгож илүү гаргаж ирсэн юм болов уу гэж бодож байгаа. Угаасаа өвчтөө зовиртой хүн чинь гадуур яваад ийм хайх хэцүү байдаг. Юу талдаа өвчтөн талдаа нөгөө талдаа бас нөгөө бусад хүмүүст талбартай тий эрсдэлтэй гэдэг энэ зүйлийг илүү энэ хэрэгцээг илүү тодорхой гаргаж ирж өгсөн гэж бодож байгаа. Тэгээд тэр үед чинь мэдээж хэрэгцээ болол ингээд органикли маш их өссөн. Ер нь бол 5 дахин өссөн. Тэгэнгүүт бидний ачаал бас 5 дахин өссөн. Тэгээд тэр үед яг үннийг хэлэхэд бол тийм 2
юм дээр хатсан шалганд орсон. Яг би чи 19 онд компани аваад дөнгөж нөгөө нэг босгоол аппликейшн хийгээл вебсайтаа хийгээд яг нь сайжруулаад дараагийн түвшинд авчаал тэгэл агуулгах саваа бэлдээл ингээл хийжсэн чи ковид гараад ирсэн. Юу нөгөө стандартаач бүрэн хийж амжаагүй гэж ковид гараад ирсэн. Тэгээд тэр үед яг за энэ компанийг дампууруулах уу, эрчимтэй босгох уу гэдэг яг хоёрын амар экстрим сонголтын дээр ирсэн. Тэгээ мэдээж нөгөө эрчимтэй энэний ард гаруул эрчимтэй өснө гэдэг сонголтын сонгоол маш зөрөгтэйгээр одоо орсон. Гэтэ тэр үед бол нөгөө маш их алдсан зүйлс бас байгаа. Онсон зүйлс ч гэсэн байгаа. Онсноос гэх юм бол манайхыг маш олон хэрэглэгч нар хэрэглээд сурсан. Одоо тэр хэрэглэгч маань хүртэл байдаг. Одоо ч тэрийгээрээ байдаг. Нөгөө талдаа нөгөө арай бэлэн болоогүй байсан чинь гинт бүүм хэрэгцээ гарч ирээд бид нар маш олон хэрэглэгчээ бас алдсан. Тэгээ одоо тэр хэрэглэгч нараа бас буцааж олж авах гэж маш их нөгөө хүч хөдөлмөр зарцуулж байгаа гэх юм уу. Тэ дөнгөж нөгөө өдрийн нэг 20 үргэлтээ хийгээд сурж итэл 200 үргэлт болоод ирэнгүүт бөө алдаа гарч байгаа юм чинь. Тэгээ яг тэр үед чинь нөгөө хүн болгонд зүгээр хүрхэн л стандарт гэхээс илүү баг нөгөө маск аваач өгөх нь л чухал байсан. Тэгээд тэрнлүүл зүтгэж одоо нэг хүн ч гэсэн халуун буурлах юм ааж өгч юмсан. Гисэн л одоо юугаар яваал. Одоо бол давгүй нэлээд тогтворчтой стандартууд маш сайн болсон байна. Эмийн бүтээгдэхүүн бэлэн болно. Эмийн сангаа 24 цагийн хэдийд чамаагүй дууддаг та. Сайн байна уу? Ийм онсоос сүрүүлтэрлээ. Өөрөө ирдэг эмийн сан ийм онос. Ямар ч лидер хүнийг нэг crisis босгодог гэж ярьдаг. Оскар CEO босгосон ковид уу? Тийм шүү дээ. Мөн үү? Мөн. Ялцчихгүй юм. Яаж өөрчлөгдсөн бэ? Яг тийм чинээс нөгөө нэг айгүй их алдаанаасаа сурсан. Айгүй их алдсан гэдэг нөгөө төрөөс шүү дээ. Тэгээ тэр алдаанаасаа сураад одоо л нөгөө би төрөөсөнчлээ над дээр нөгөө үйлчлэгний чанар маань явдаг гэд. Тэгээ нөө ахиад энэ үйлчлэгний чанар дээр алдахгүй юм шиг гэдэг үүднээс одоо бол миний хамгийн түрүүнд ярьдаг юм болвол хууль ярьж гин, эмийн сангийн стандарт ярьж гин, ISO стандарт ярьж гин. Ерөөсөө л одоо юунуудынхаа салбаруудынхаа хуралд ороод, албатуудынхаа хуралд ороод стандарт л ярьдаг болсон. Процесс чанараал ярьдаг. Яагаад гэвэл одоо хамгийн чухал зүйл нь тэр л болж. Одоо нөгөө нэг ийм байгаа. Онлайн худалдаан дээр чинь цаашдаа нөгөө тэлэн томрно. Гэхдээ яаж томрох вэ гэхээр миний бодлоор бол нөгөө чанартайнууд нь жижигхэн зах зээл учраас чанартайнууд нь тисэж үлдээд чанаргуунууд нь шахагдах байдлаар иймэрхүү байдлаар хөгжинө гэж би боддог байхгүй онлайн худалдааг. Тэгээд тэр дотор угаасаа монсын ялгарал бол чанар үйлчлэгээ тий. Тэгээ тэрийгээ барьж үлдээ тэрийгээ үнцэн болгож өнөөдөр бид зах зээлд амьдрнаа л гэсэн. Цаашдаа ч гэсэн тийм алсын хараатай явж байгаа. Хувь хүний хувьд юу өөрчлөгдсөн тэр процессоос? Хувь хүнийхээ хувьд илүү даруухан болсон. Яасан? Алдаад хүмүүст ингээд загнуулаад тий унаж босоод ирэхээр ч үн чинь бас ингээд омглон зан нь жоохон дарагддгийм байлаа штэ. Тэгтээ ингээд омглон байх чинь бас гоё юм биш үү? Яг тэрийг тагсан зөрөгтэй шийдлүүд гараад тэрнийхээ одоо бас үр шимээр өсөлтүүд бас бүүм хийгдсэн биш үү? Яг үт тэгсэн. Гэтэ нөгөө нь ингээд өмнө нь ковидын өмнө ч юм бол за над чи хийчтэй угаасаа чадна ямар ч асуудалгүй гэл ингээл амар амлаа ярьдаг байсан бол одоо ингэж байгаа. Одоо бол ингэж ярина. Чадна болно. Гэтэ алдаа ер нь бол гарах байх шүү. Алдах байх шүү. Гэтэ хүрнэ гэж ярьдаг болсон. Тэгэхээр арай даруун сонсогдож байна уу? Бас эрсдэл харддаг болсон юм уу? Тий. Хариуцлага нэмэгдсэн санагдсан уу хүмүүсийн өмнөөс? Санагдсан. Гэхдээ яг бүгдээрнийх нь хариуцлага нэмэгдсэн. Минийх гэхээс илүү бүгдээрнийх нь бүгдээр хариуцлагатай байж гоё чанартай өөртөө гарах юм байна гэж бодож байгаа гэдгийг ч бас яриад явж байгаа. Тэгээ би нэг юм тестлэтэд ихснээс хойш хэдэн удаа квитлмэр байсан. Яг бүр ойрцсон юм. За ковид үед л энэ дөө. Тийм бах тий. Тий. Тэрнээс хойш бол гайгүй. За тэр мөчөө санаж байна уу? Санаж нөгөө ингэж байгаа бүх нөгөө машинуудыг хориглоод тэгээ бид нөгөө эхлээд тэр чинь айгүй их юм хориглож яснаа сүүлдээ бүр ингээ машин явуулгаа болчдгийг. Тэгсэн чинь манай түгээлдэж яхин машин дээр тогтож байгаа бизнес юм чинь. За ингээ одоо хаачдгийг болов гэдэл бодож ийсэн бодоод яг тэр үед л нөгөө нэг
За одоо жинкнээсээ байлээ өстой. Энэ тултлан л явлаа. Одоо машин явуулахгүй гэж яагаад би яаж бизнес одоо яг байлээ гэл. Тэгээд нөгөө нэг өдөр ч илүү 2 өдөр ч илүү бүр зогссон нөгөө гаргалгаагаа олохгүй хажуугаар бас жоохон хямарч байгаа. тэгж яагаад бүх машинууд дээр стикер наагаал бүх жолооч нарыгаа үнэмлэгчүүлж агаал тэгэл бүгдээр ингэ гаргаад тууцсан заяа. Зүгээр ямар ч нөгөө зөвшөөрөл аваагүй. Зүгээр стикер зүйлж агаал. Тэгсэн чинь нөгөө яахын цагдаа нар ч өөр юмд бас л хүн тэнд нэг хүн өвдөж байгаа тий имийн зогсоогоод ээж болохгүй тэгээ явуулаад тэгээд манайх амьдэрсэн ш туцаагаа төөрх юмдад тэгээд тийм зөрөгтэй шийдвэр угаасаа хэрэгтэй л юм бэл. Яаж гарсан санаж байна уу? Хямрлаасаа юу? Тий. Хин нэмэр болсон ч юм уу, юу ойлгосон ч юм уу? Яг санаж байна тэр мөчийн. Яг тэр үед нэг хурал бас юм онлайн хурал болоод тэгээд манай ментор хурлаа тэр ерөнхийлөгч тэгэл надад нөгөө гаргалгаа ярилцаал. Тэгэл тэр үед зөрөгтэй нэг явуулаад үзэхгүй л гэж хэлсэн. Тэр үед чинь бас л нөгөө нэг айгүй эрсдэлтэй бизнестэй хуульчлагдсан бизнес учраас бас нөгөө эцэдтэй ярихгүй болохгүй. Тэнгүүч эцдүүд намайг урамшуулаад өгчөнгөө чинь ногоон гэрлэр шууд хийж байгаа юм чинь. Тийм л юм. За ашгүй яг ментор л орчлоо. Миний яг асуух гэжсэн энэ байсан. Анх энэ хүмүүс чинь өөрөө ч бий болгосон хүмүүс шүү дээ. Зөвлөж явсан. Гэхдээ өөрөө одоо ингээ өсөөд өөрийнхөө арга барилыг болоод ирэхээр чи заримдаа менторудээс outgrow хийж байгаа шүү дээ. Тэгээ бас тэхин ч зүг байдаг те. Яа тэр өмнө тэр хүмүүсийн аргаар юм сураад юм яа. Одоо өөрөөс чинь нэгж байгаа зүйл чинь эдгээр шинэ юм хүсэж байгаа те. Дандаа шүү дээ. Тэрийг яаж баланслаж яана одоо? Тий, одоо энэ бол яг нэг челленж болж эхэлдэг юм байлээ. Сүүлдээ нөгөө ментороосоо илүү зүйлийг би сэтгэн бодож манай баг гаргаж ирэх ёстой болж ирдэг. За тэрийг одоогийн байдлаар бол их хвчлэн нөгөө баг дотроо брейнсторминг хийх те баг дотроо илүү бүтээлч байх. Одоо нөгөө 100 болцсон чинь бас тэр хийх боломжтой болоод ирж байна. Баг дотроосоо л юмнуудаа гаргаж ирж одоо яг тэр халуун зэдэр ажиллаж байгаа хүмүүсээс л юмнуудаа гаргаж ирж илүү том одоо бизнесээ тэлэх санаанууд, асуудал шийдэх санаануудыг ургуулж гаргаж ирж байна. За тэгэл одоо нөгөө хүмүүсийн байнга ярьдаг нөгөө ном унших гэдэг асуудал гэж. Тэр бол яг үнэндээ бүр яг зөв штэ. Амар чухал. Би бол яг ингээд ямар ч үед нөгөө асуудал тулгараа атсан шалгаанд орох үедээ зүгээр ингээд ухаан жолоогүй ингээд тэрнтэй холбоод ямар ном бэ бүгдээр ингээд түүж уншиж байгаа л тэнчнээсээ гаргалгаагаа ер нь олдог. Би номыг ингээд байнга ингээд тогтмол өдөрт хэдэн цаг гэж уншдаггүй. Яг асуудал тулгарсан үедээ тэр асуудалтай холбоотой номнуудыг шүүж уншиж тэнчнээсээ гаргалгаагаа олдог. Тэгээ одоо ингэж л одоогийн байдлаар бол асуудалтай шийдэж гин одоо залуучууд ч амар нэг юу болсон бүтээлч болсон. Тэгээ манай брейнстормингийн тактик бол маш гоё явдаг. Жил болгоно нэг ретритэ хийж гин. За асуудал гарангууд бас ретритэ хийж гин. Тиймэрхүү байдлаар шийдвэрлээд явж байна да. Оскэ тэгээд ер нь туслалцаа гуйж чаддаг хүн үү? Гуйж уу? Чадна шүү дээ. Чадах уу? Аха. Тийм. Одоо ингээд нэг ганц нэг асуудлууд гарангууд чинь угаасаа ингээд шийдэж чадахгүй ганцаараа тэнгууд чи нэг ингээд хүмүүсийн нэгээр нь дуудаж ярилцдаг. Нэгээр нь дуудаж ярилцах юм бол нэг хүн болгонтой ингээд тулаад ирэнгууд чи өөр санаанууд гарч ирдэг юм билээ шүү дээ. Тэнгууд чи нөгөө тэр хүмүүстэй ярилцах явцтай асуудлын шийдлийг олдог ер нь. Сүүлийн үед айгүй их тэр тактик бас ашиглаж байгаа. Тэр айгүй гоё юм билээ. Өмнө нь бас нөгөө нэг тэгдэггүй ихвчлэн ингээл өөрөө ингээ олчдаг. Сүүлдээ нөгөө нэг хүний ресурс ч бас дуусаад байна уу яагаад вэ? Айгуу сайн гацсан шатанд орох үед гараад байна. Тэнгүүч хүмүүстэйгээ нэгээр ярилцсан айгуу гоё санаанд гараад ер нь тийм тас шийдлүүд олоод байгаа шүү. Гоё байгаа. Тийм ээ, айгуу гоё. Тэгээ группээр биш ганцхан гэдэг нь яг дэлхүүр юм шиг байна. Яг сонсоод ангууттай бас яг айгуу гоё арга шүү дээ. Тийм байлээ. Одоо та нар хүүхд ер нь ямар насанд ирсэн байгаа? E-months гэдэг хүүхд. Одоо яг өөрөөр нь юу хэлээ гэж бодлоо шүү. Одоо бол яг нэг ямар нас идэх юм бэ? Хүүхэдгүй болохоор чинь хүүхдтэй жишиж ярьж мэддэггүй. Гэхдээ ямар санагдаж байна? Аашаар шин. Одоо л нэг тийм юу байгаа. Өсвөр насн дээр хүүхдүүд чинь нэг дараагийн шийдвэрээ том шийдвэрээ гаргах нэг үе байдаг шүү дээ. Дараагийн нэг том алхам руугаа явах хэрэгтэй. Том болох гэдэг. Том болох гэдэг. Яг тэрэн дээрээ байгаа юм болов уу гэж бодож байна. Одоо л бид нөгөө нэг яг ийм эрүүл мэндийн захим их дэлгүүр гэдгийг бүх суурьуудыг тавьсан, стандартуудыг хангацсан, гаргалгаануудаа олцсон. Одоо тэнгууд дараагийн юм юу вэ гэдэгт луугаа итүүлэхөө нөгөө толгойгоо ажиллуулад явж байна. Ийм эрүүл мэндийн туслах гэдэг супер авчиглал руу явах уу? Эсвэл
өөр юм руу явах уу гэдэг яг энэ дээр явж Аа байгаа. дөрөвнийхээ нөгөө нэг буцаагаад ингэ асуухад ер нь Оскар ч ямар мэрэгчлээ лээ. Одоо энэ IT-ийн салбар, захим салбарт ер нь явж байгаа залуучуудыг ер нь хараад хахад хэдүүл нэг одоо гендрийн хувьд ч тэр эрэгтэй тий. Тэгэл эсвэл яг нөгөө үндсэн мэрэгчлэн IT гэдэг ч юм илүү нөгөө хөгжүүлэлт тал руугаа хүмүүс бас лид хийгээд ах шиг санагдаад байдیں۔ Би ч өөрөө бизнесийн удирдлага мэрэгчлээ. Гэхдээ яг эмэгтэй хүн IT-ийн чиглэлийн бизнес эрхэлж байгаа гэдэг дээр бол нэг айхтар сүртэй ялгаа би бол өөрөө яг олж хардаггүй. Зүгээр IT сүртэй бизнес гэдэг чинь өөрөө нөгөө технологиг яг асуудлыг шийдэх хэрэгсэл болгож ашиглаж байгаа компани штэ тий. Тэгэнгүүт нөгөө одооны залуучууд ч угаасаа баг бүгдээрээ л технологиг ойлгодог болцсон эрэгтэй эмэгтэй гэлтггүй. Тэгээ тэр утгаараа нөгөө технологийн төслүүд маань өөрөө над дээр явдаг. Тэгээд тэр бол тийм айхтар нөгөө гендертэй холбоотой гэж бол би боддгүй шүү. Бүгдээрээ л бараг ихэнх залуучуудад IT ойлгодог болсон, технологи ойлгодог болсон. Бүгдээрээ л технологийн асуудлыг шийдэх хэрэгсэл болгож өнөөдөр ашиглаж чадна. Тэгэхээр одоо эрэгтэй эмэгтэйгүй технологийн компани CEO хийх явахд бол боломжтой санагддаг гэх юм уу? Нэг нийлүүлэгчтэй очиж уулзахаар чинь эмэгтэй гэж харчаал ярианы өнгө нарийн ондоо болохгүй байна уу? Negotiation нарийн ондоо хийхдэггүй байна уу? Гайгүй штэ. Одоо нөгөө нэг бусад юунууд газруудтай очиж уулзахад түлхүү би эсвэл тэгдэг юм уу нөгөө партнершип компаниудаа түлхүү нөгөө насны үед ойролцоо захиралтай компаниуд юу н сонгочоод идэг гэх юм уу? Хамтарч ажиллахад магаар амархан байдаг болохоор бүр нөгөө Ахмад захиралтай газруудтай очиж уулзахад нэг ганц нэг тийм мэдрэмж авч ирсэн үү гэж авч ирсэн. Гэхдээ нөгөө нэг ингээл ярилцаад үзэнгүүт чинь миний нөгөө энтузиазм л тэр хүмүүсийг илүү өөртөө татна шүү дээ. Тэр нь илүү дайггүй болоод ирэх хэрэгтэй хамт ажиллагаа гайгүй явчихдаг юм болов гэж боддог. Одоо тэгтээ тийм нөгөө нэг гендрийн асуудал байдаг юм уу? Хариулт нь байдаг. Бүр маш том байдаг. Би болохоор байдаг болов уу гэж асуугаад байгаа байхгүй. Байдаг шүү дээ. Угсаал байдт байлна. Тэгэхээр би бол айгу гоё. Тэгээ би гайхаж जैन те хүн яаж энэ би нэг азтай юм чинь нөгөө өөр улсуудад ингээд ер нь бизнес ертөнц ямар байгаа гэж заримдаа ажиллах боломж аваад тэнгууд манайх бол жоохон бас тэрэндээ жоохон хэцүү газар хэвээрээ байгаа да. Өөрчлөгдөж байгаа ч гэсэн те эмэгтэй хүмүүсийн тэгэл уламжлалт сэтгэл эмэгтэй хүн бизнес хийхэд нэг юм нэг цаанаасаа юм нөгөө нийгмийн соёлын нэг юм хуучин юунаасаа нэг өмнөх цагаас аваад үлдсэн арга байдлууд одоо болтол ингээ бизнес юм байгаад байдаг санагддаг. Эмэгтэй үүсгэн байгуулагч зөндөө мэднэ хөрх хамтад их л илүү л зовоод байгаа юм шиг санагддаг. Тэгээд тэр шалтгаан нь болохоор илүү яг тэр гендертэй холбоотой юм байна. Магадгүй Оскоч нэг өөртөө ихтгэлтэй. Тэгээд шууд харизмтай болохоор шууд харизмаараа ингээд менеж хийгээд яг тэр нь л байна. Харин би өшөө ухмаар байгаа яг юу бол гэж. Энэ болохоор анзаарахгүй хийчихдээ юм шүү дээ. Өөрөө байгаагаараа тэрийг адилгаж чадаад. Гэтэ ингээд нөгөө хариуцж байгаа багийг анзаарч байгаа юм шүү дээ. Тийм анзаардаг юм нөхдүүд яадаг юм шиг байна, гайгүй юм шиг байна уу? Дээшээгээ ямар юм шиг байна. Ер нь яадаг юм шиг. Ер нь яаж энийг зохицуулдаг юм бол нэр. Манай дотор бас тийм юм байхгүй. Соёлоо. Тийм эрэгтэй эмэгтэйгийн өстой энийг нэрээ нөгөө ажил дээр мэдэрдэггүй болохоор яг бодож үзэж байгаагүй байна. Тэгээ одоо зүгээр бодъё л да. Өөрөө чи бодлоор яагаад заавал эрэгтэй эмэгтэй гэж битгий бод. Залуу тэгээ насны ялгаанаас бас тийм анзаарэгддэг шүү дээ. Тэгээ хэлгээд байгаа санаа нь хуучин арга барил зүгээд ботцсон бол шинийг ер нь жоохон эсрүүцэх гэж хэлдэг шүү дээ. Ер нь тэгэл тэрнтэй адилхан. Тэрийг юу яаж навигейт хийж гэж тэрийг яаж олсон байх шиг байна юм. Одоо яг компани дотроо бол бид нөгөө нэг хуучин шинэ гэлтэхгүй яг тухайн нөхцөл байдалтай ямар аргаар явбал зүгээр вэ гэдгээр нь л ингээл ярилцж байгаа шийдэл ордог. Бидний хувьд одоо нөгөө нэг бид нар чинь үе тэнгийн залуучууд болохоор чинь тэр хуучин арга барил гэдэг мэдрэмж нь айгу баг байдаг гэж бодоод байна. Хөвчлэн өөрсдийнхөө нөгөө гаргалгааны арга барилаараа л тэг шинэ хуучин аль нэгаач баг мэдхгүй гаргалгааны арга барилаараа л ажиллаадаа явуулдаг гэх юм уу. За одоо тэгээд ер нь тэр хэлсэн шүү дээ ковидын үеэр хөдөлмөр байсан гэсэн шүү дээ тийм. Одоо тэгээд ер нь эрүүл мэндийн үед хэр ядарсан, хэр цэнэглэгдсэн ямар байна ойртоо ер нь сэтгэл зүйн төр. Одоо шинэ бие дээрээ байгаа. Шинэ бие дээр байгаа. Яг нөгөө ер нь нэг темпэндээ
байхыг зорьдог нөгөө ажил амьдралын баланс гэдэг шиг темпэндээ байхыг зорж ийн сая шинэ он эхлснээс хойш айгүй гоё темпээ бас бариад явж байгаа. Миний хувьд нөгөө нэг темп гэдэг нь ажил амьдралын баланс гэдэг нь юу вэ гэхлээр нөгөө цагийг нөгөө амьдралдаа ажилдаа 100% хуваарлах гэхээс илүү зорьсон юмдаа цагаа 100% цагаа хуваарлах юм уу? Тэгдэг болохоор би нөгөө балансаа барьж ийн гэж яриад байгаа юм. Тэнгүүч яг ажил ихтэй үедээ бол 12 цаг 10 цаг ажиллана хамаагүй тэр бол миний зорьсон төлөвлөлт учраас тэр бол миний баланс. Амьдралын асуудалтай үед амьдрал руугаа тий жоох илүү цаг гаргаж ивэл тэр миний баланс ахгүй. Тэгэхээр яг одоо яг нөгөө ажил амьдралаа тэгж цагаа 100% хуваарлаж явж чадж байгаа учраас айгуу гоё сэтгэл зүйд ч гэсэн амар амгалан байгаа гэх юм уу? За би нэг туслах авчиръя заа өөрт чинь заа. 22 настай. Залуу хүү. Сургуулиасаа сая төгссөн. Тэгээ юм хийх гэж байна. Тэгээ өөр чи дагнаа. Одоо заа юу. 7 хоног дагж явна. Тэр хүн өөрийн чинь амьдралыг надад юу энэ хүний амьдрал нь өдөр нэг иймэрхүү юм бэлээ. Ингэж явт юм бэлээ. Ингэж ажилт юм бэлээ. Ийм ритмтэй гэж юу гэж хэлэх вэ надад? Дагж явсныхаа дараа. 7 нөгөө. Яг эд үйт чинь шүү. Амарсан үйт биш. Ажлын чи үеэр. За хамгийн эхлээд бол ингэх бах. Айгуу нарийн төлөвлөгөөтэй юм байна л гэх бах. Бүх ажлууд нөгөө календарт нарийн зоогдсон байдаг. Өөрийнхөө уулзалтуудаас гадна нөгөө нэг үдээс өмнөх цагуудаа яг ийм асуудлууд дээр суuna гэд бүр ингээ календарт оруулсан байдаг. За тэрийг бол хэлэх бах. За тэгээд үдээс өмнөх нөгөө төвлөрлийн 4 цаг гэдэг нэг цаг байдаг. Тэр бол миний нөгөө нэг метросоо сурсан хамгийн том юм баггүй юу? Би өглөө нөгөө ер нь бол нэг 7 өнгөрөөж ирээл хамгийн оройтод 8 гэж ажил дээрээ ирээл тэгэл 10:30 хүртэл яг төвлөр суудаг. Тэгээ 10:30-аас хойш нөгөө гарын үсэх хүнтэй уулзах юмнуудаа төлөвлөдөг. Тэгээ манай нөгөө ментор хурдлаатэр ерөнхийлөгч маань яг тийм байсан байхгүй юу? Өглөө 11 хүртэл хүн авдаггүй, гарын үсэг зурдаггүй, нарийн бичгэж хүлээж авдаггүй. Тийм биз. Тэгээ тэр төвлөрлийн цаг дээр бол бүх юмаа амжуулцдаг. За тэгэл нэг цаг нэг дасгал сонголтоо хийх хичээдэг. Заавал нөө өдрийн хуваар маань бол нэг юм л энэ бусад цагуудад нь бол тэгээ уулзалтуудаа хийгээл албатууд болон гадны уулзалтуудаа хийгээд явна. За ажлын өдрүүд бол нэг ингэж өнгөрнө. Ажил ихтэй байвал 10 цаг 12 цаг ажилчин, ажил багтаа байвал 8 цагтай ажилчин. За хагас потенциалаар болвол яг л хувь хүнийхээ хөгжилд зарцуулдаг. Гэхдээ өглөөнийхөө нөгөө 4 цагийн төвлөрлийг бас алдахгүй байхыг хичээдэг. Өглөө 8 цагтаа босоод эсвэл 9 цагтаа босоод ахаал нэг 12 хүртэлээ төвлөрч суугаал тэгэл бусад үед нөгөө агаарлах ч юм уу эсвэл одоо котогдох ч юм уу бусад юмнуудаа хийн тий. За хийдэг үйлдэлийг чи тэгж хэлэх юм. Нааш харин шиг энэ хүнд надад юу гэж хэлэх вэ нэг юм чинь. Бас гэсэл юм байлаа тийм юм байлаа гэж ярихтаа юу гэж ярих вэ? Өө амар хамаагүй юм билээ шүү дээ. Мангар илэн далангүй юм байлээ шүү дээ л гэж ер нь бол хэлэх байх. Шолоохон гэж нэмэрэл. Хасгаа захиралтай ингэж ярих ёстой юм билээ гэвэл юу гэж хэлэх вэ? Гоё нээлттэй л байх ёстой юм билээ л. Гоё нээлттэй байгаад хүн хүннээ таньсан байхад бусад бүх зүйл амар амархан болоод ирдэ шүү дээ тий. Хүн хүндээ ингээд таньсан нэг нэгнийхээ сайн талыг ойлгоцсон, муу талыг ойлгоцсон. Энэ юу нэг ингэдэг юм бэ, тэгдэг юм бэ гэд ойлгоцсон байхад ажлаа явуулахад мангар амархан болт шүү дээ. Тэгэхээр би нөгөө нэг одоо шинэ хүн орж ирэхэд шууд л би өөрийгөө харуулаад эхэлчихдэг. Би бол нэг юм л хүн. Би нээлттэй байхад дуртай, шудраг байхад дуртай, асуудлуудаа нээлттэй ярихад дуртай. Чи надад өөрийгөө нээ, би зөрүүлээ чамайг дэмжих юм дээр чинь дэмжээд сурах юм дээр чинь сургаад ингээ гоё хүн хүнээрээ л харьцсан. Тэгэл болоо бусад ажил бол тэгээ урсгалаар явчихна. Тэгээд л хэлэх байна. Аска бастай ажиллахдаа ийм бэлтгэлтэй байх ёстой юм байлээ. Ийм юм нөгөө хүмүүс нь анхаарах ёстой юм байлээ гэвэл нээлттэй бай гэж түр хэллээ өөр. Ер нь төлөвлөгөө сайтай байх хэрэгтэй. Ер нь ажил дээр амар serious байдаг хүн гоё штэ тий. Ямар ч бэлтгэлгүй хуралд орж ирдэг ч юм уу. Ер нь айгүй төлөвлөгөө султай ажил руу ордог ч юм уу. Тийм байж болохгүй. Тэр бол нөгөө нэг хайрын цаг штэ, хайрын цаг. Хайрын энерги тий. Тэгэхээр маш гоё serious-ны төлөвлөлттэй тэгээд энергитэй ажил руу орж ивэл тэгээ болоо. Тэгээ хамтраад хий. Дээр хөдөлгөөр орсон бол тийм хаас гэж Монголын CEO байлаа гэж хэлжсэн. Одоо энэ хүн юу гэж хэл ямар CEO гэж хэлэх вэ өөрөж. Одоо л гоё юмны наадах цаатахыг ойлгодог тий. Алдаж ойлгодог гэсэн.
Ойлгодог SEO юм их болов гэж бодож штэ. Алдааг ер нь юу гэж ойлгодог вэ? Гэт сөрөө нэг ярьж штэ алдаанаас айгүй их суралцсан гэд. Одоо энэ яг бусад SEO нартай ярьж байхад бас юу чухал нөгөө эрсдэл байгааг мэдээж харж байгаа. Зоримог орно. Гэхдээ хичнээн тэгэж нөгөө бодит амьдрал дээр эрсдлийг хүлээн зөвшөөрөөд орж байгаа ч бас нөгөө ямар ч ситуацид орж болно шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө нэг алдаагаа ойлгоод алдааг гэхдээ хурдан засч чадах нь одоо ялангуяа удирдлагын түвшний хүмүүсийн маш том одоо өөртөө хөвшүүлэх зан чанар ч юм уу тий тэгж ярьдаг л та. Тэгэхээр түрүү нөгөө ярьсан шүү дээ алдаа их хийсэн. Гэхдээ тэрийг одоо маш хурдтай зассан гэж. Эндээс ингээд үгний тарахаар юу гэж яг амар их алдсан гэдэг нь болохоор нэг үйлчилгээнд дээр алдаа гаргасныг л төлхөөтэй ярьж байгаа. Тийм тэр нь тэгээ нөгөө алдаанаас суралцсан гэхээр яг юу хэлээд байгаа юм бэ л гэж асууж байгаа юм болов уу гэж ойлголоо. Тэр нь яг ингээд эргүүлээ тэр алдаагаа айгуу сайн бодоод яг юун дээр алдчих вэ гэдгийг жинкнээсээ ойлгох явдал гэж би бол боддог. Тэгэхгүй болохоор нөгөө хүмүүс алдчихад тэгээ нөгөө нэг яг тухтай ингээд бодоод тэрэн дээрээ ингээ ойлгож амжихгүйгээр цааш явцдаг. Тэнгүү дахиад нөгөөтгөн дээр алддаг. Тийм кейсүүд л их гард юм болов гэж бодоо. Тэгэхээр нөгөө одоо би ингээд хүн жишээлбэл нэг хүн рекрут хийлээ. Тэр хүн дээрээ би буруу хүн рекрут хийсэн байлаа гэхэд би яг ямар хүн авах чаа гэдгийг бүр ингээ бараг л цааснаар бичээд тэгээ тэрийг ингээ өөрөө ойлгож байгаа хгүй. За миний алдаа тэр байсан юм байна. Тэнгүү дараагийн удаа яг тэрийг рекрут хийх хүнээ за энэ хүн бол энэ хүнийг авахгүй юм биш үү гэд явчихвэл энэ алдаан дээрээ суралцж байгаа хэрэг баг шүү дээ. Яг ингэж л одоо алдааг бол би тэгжэл боддог. Тэрнээс ч алдаа угаасаа байнга ер нь бол гарч л идэг том жижиг те. Гэхдээ суралцаад давтахгүй байх нь л амар чухал. Одоо энэ бол ингээ баг домог болцсон үг шүү дээ те. Алдаан дээрээ ахиж битгий алдаа гэдэг домог болцсон үг. Яаж алдахгүй байх юм бэ гэдэг чинь саяны хэлдэг нөгөө жинкнээсээ ойлгох байхгүй цаг гаргаж ойлгох. Одоо ч гэсэндээ надад тийм менежерүүд байдаг. Алдаан дээр алдаад идэг. Тэгэл дахиад хэлдэг. Юун дээр алдсныгаа ойлгож яг сууснуу гэлтэнгүүд сууж амжаагүй л байгаад байдаг байхгүй. Тийм л юм байт юм болов. Сүүлийн одоо энэ мастер ажилласан жилүүдэд харангуут хамгийн бахархдаг хоёр зүйл чи юу вэ? Хамгийн бахархдаг хоёр зүйл үү? За хамгийн эхлээд бол мэдээж нөгөө баг бүрдүүлсэн баг маань байгаа. Яг надтай адилхан нөгөө нэг баг туршлагагүй залуучууд зөндөө байсан. Одоо миний туршлагатай адилхан туршлагатай маш их зүйл сурсан. За тэгээ компани дээр суралцах явцдаа хөв хүнээ бас ингэ сургацсан магистраа төгссөн ч юм уу тий практикли ядаж. Тийм одоо мэдлэг туршлагатай олон залуучуудтай болсон. Тэр л одоо миний ингээд ганц нэг компани удирдах байгаагийн том өгөөжүүдийн нэг гэх юм бол гоё олон залуучуудыг гаргасан гэх юм аа манай компани. Тэр бол хамгийн том бахархал. Тэгээд тэд нарын зарим нь одоо миний насан туршийн бас найзууд болж үлдчихэж байгаа хүмүүс ч гэсэн байна. Тэгээд хэдүүлээ хамтдаа ямар гоё юмны ард гарсан юм бэ гэж хамтдаа ярих зөндөө гоё залуучууд байгаа нь хамгийн том юм. За хоёрдугаарт бол мэдээж одоо нөгөө юу л байна. Хөөхөн талаасаа гэхээс илүү нөгөө хийсэн бүтээсэн юм Монголын захин худалдаанд маш олон захиурыг хагалж өнөөдөр энэ том нөгөө нэг ийм эрүүл мэндийн захин хөтөлбөр гэдэг энийг үүсгэж бий болгосон. Одоо энэ бол ингээд систем нь тогтцсон учраас цаашдаа ингээд томорход илүү амархан. Томрох тусмаа нэг хүргэлтийн зардал нь багасаад өгөөж нэгсээд явах тийм нөгөө систем бий болцсон учраас томорход маш гоё суурн бүтцэн гэх юм уу. Ийм юм үүсгэн байгуулсан болох тэр бас бахархалтай байгаа. Гавьяа юм байна те. Мөн үү? Гавьяач. Өөрчүүд гавьяал төстэй те. Тийм, миний хувьд бол гавьяа. Тэгэнгүүт надад нөгөө юу санаанд ороод 23 он баха 24 билүү. Нөгөө шилдэг нийгмийн төлөөлөгч компани Digital Conference гэдэг тэндээс авч байсан шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө IT-ийн компани юу н одоо энэ захин худалдааны компани яаж нийгмийн нөлөөлөгч юм болдог юм бол тий. Тэр ямар ер нь юу гэсэн үг үү? Ямар үг байна уу? Тэр би бол ингэж ойлгосон. IT суурьтай компаниуд одоо стартапууд ч юм уу ер нь бол тийм
IT бол амар том хөрөнгө оруулалттай компани гэдэг шүү дээ. Та бар мэдж байгаа. Тэнгүүд ашиг бол маш цөөхөн байдаг. Тэгээд бидний хувьд бол нөгөө том хандив өхөөс ил өгөн энтер гэдэг бол нөгөө айгүй том асуудал байдаг угаас чадахгүй. Ялангуяа дөнгөж зэрэг жаа компани хувьд. Тэнгүүд тэр шагналыг би юу гэж ойлгосон бэ гэхээр манай үндсэн үйл ажиллагаа өөрөө нийгмийн нөлөөлөгч үндсэн үйл ажиллагаатай. Одоо манай үйлчлүүлэгч нарын дийлэнх нь битээ сууж байгаа ээжүүд байдаг. Одоо тогтмол ийм захиалж авдаг өвчтөө хүмүүс байдаг. Гэрээсээ гарч чаддгүй өндөр таснууд байдаг. Тийм хүмүүст бид нөгөө хурж үйлчилж чадж гин гэдгийг бид нөгөө үнэлээд тэр шаналлыг өгсөн бодлоо гэж боддог. Одоо нөгөө энэ хүмүүс манай үнэнч хэрэглэгч нар нэгвэл манай дээр үнэнч хэрэглэгчээ урамшуулдаг, үнэнч хэрэглэгчтэй өгдөг юмнууд маш их үнэгүй үргэлтээс ахуулаад үнэгүй үргэлт байна. Сар болгоны итгэв цэнэглэлт байна. Захиалга болгоноосоо хөнгөлөлт идэлдэг урамшуулал байна. Энэ болгоны яг тоогоор илэрхийлвэл маш том тоо жил болгон гардаг. Тэгээ энэ үндсэн үйл ажиллагаагаараа бид нар энэ нийгмийн бас тодорхой эмзэг гэх юм уу тэр хэсгүүдэд нөгөө хурж үйлчилж байгаа болохоор тэрнийг маань үнэлж тэр шаналлыг өгсөн гэж хараад байгаа. Цаашдаа ер нь насынхаа одоо нөгөө залуучуудтай хэлэхэд үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулаад нийгмийн тодорхой хэсэгт хүрээд нийгэм тодорхой нөлөөлөл үзүүлж ивэл тэр болвол нийгэм нөлөөлж байгаа бас хэрэг шүү. Тэр хэсгийгээ бас ойлгодог байгаараа гэж хэлмээр санагддаг. Заавал бид нар бол одоо ихэнх үед компани байгуулж байхад тэгэж том нөлөөлөл хийж чадахгүй шүү дээ. Өнгөрсөн жил бас нэрээ боловсролын ямтай хамтарсаад тэг багш нар одоо нөгөө монспой хэрвээ ийм онсоор би тэгж ойлгосон байхгүй. Ийм онсоор үйлчлүүлэх юм бол одоо энгийн өнгөлтөөс илүү лоялтын илүү тийм боломжийг олгоод байсан. Тэр чинь бас нэг талдаа нэг нөлөөлөл юм. Тэр нөгөө нэг яг ингэсэн байхгүй юу? Нэгдүгээр боловсролын яамч гэсэндээ айгуу сайн дэмжсэн. Юу дэмжсэн бэ гэхээр нөгөө тухайн үед багш нарын нөгөө цалин мөнгөний асуудал айгуу их яригдчихсэн тий. Тэгээ нөгөө нийгмийн хэсэг нь айгуу хэцүү байдаг гэж яригдчихсэн. Тэгээд нөгөө Монс групп чинь за ядаж бид нар цалинг нэмж чадахгүй маа гэхэд тий тодорхой хувь хөнгөлтийг өгдөг байя багш нартай зориулаад тэгээд Монс группээс худалдаа авалт хийхэд одоо бол энгийн лоялтын 3-5% лоялти олгодог байхгүй. Тэгэнгүүт багш нарт суур хувийн шууд 5% болгочихж байгаа. Тэгээд тэрэн дээрээ нэмээд 4% олгочихж байгаа. Манай Монс группийн импортын болоод үйлдвэрийн бараануудтэй. Тэнгүү нийтдээ ингээ 9% хөнгөлтийг бид нар шууд олгоод тэнгүүдээ тэр чинь 9% оноо цуглуулад дараагийнхаа худалдаа авалтаасаа тэр 9% хөнгөлүүлээд авч ирнэ гэдэг бол 9% хөнгөлөлт байхгүй тэр чинь тий. Тэгэхээр яг энийг нөгөө нэг санаачилж хэрэгжүүлсэн. Тэгээд энэ чинь лоялти маань өөрөө ийм Монс аппликейшн дээрээ суурилж явдаг. Тэгээ энийг боловсролын яамаа дэмжээд үйлдвэрчний хэвлэл маань дэмжээд маш гоё нөгөө төсөл болсон. Одоо ер нь таниулах үйл ажиллагаан дээр явж байгаа гэх юм уу? Харин тэр чинь нөгөө ийм зөвхөн ийм онсоор одоо хүргэлтээр авсан тохиолдол биш юм байна те. Бас Монс имис ангаар ороход чөлтөл. Лой зүгээр яг point system шиг л явна гэсэн үг юм байна те. Би энэ дээр зүгээр энэ нийгмийн social enterprise center гэдэг нийгэм дээлтэй нөлөөтэй гэдэг ярангууд зүгээр хэлчихэд бас тэр нь олон улсад одоо бас гараад байгаа. Нэлээд хүчтэй байсан л да одоо өшөөл хүчтэй болж байна. Тэр нь юу гэхээр гарч ирэл технологи яаж ирангууд олон л өшөөл илүү бизнесийн үйлчлэгээний юм чи өшөөл энэ дээр суурилна технологиор суурил баахан залуучууд л юм хийн. Угаасаа эдийн засаг тэгж өөрчлөгдөж байгаа нь харагдж байгаа юм л хийдэ. Тэнгууд одоо угаасаа яригадаад байгаа зүйл чинь яг өөрөж хэлж байгаа зүйл тэр нь юу гэхээр хүсөөсөөгөө та нийгэмд импакт өгж байгаа. Юм хийчлээ бол тий. Тэнгууд анханасаа тэр маань өнөөдөр эерэг өсөргөө хаана ямар ч үнцнийг шууд биш утгаар хүртэл үүсгэж болох уу гэдэг ингэж бодож байгаа нь айгүй үнэлэгдэж байгаа олоостаас тэгээ хөрөнгө оруулалт капитал ч гэсэн тэр лүү их өсөлттэй байгаа сүүлийн үед энэ бас модонд орж байгаа. Тэгэхээр айгүй гой сонсогч юм л да. Яг тэгээ хэлж байгаа зүйл чи яг тэр хүмүүс ингэ нийгмийн импакт энэ гэж утгаараа амар их юм өгөх ёстой юм шиг дандаа өгөөд идэг бизнес хийх ёстой юм шиг ярьдаг. Гэтэл үгүй шүү дээ. Худалдаа авалтаараа хүртэл нийгмийн нөлөөгөө жоохон эерэг болгож болно, шалгуураа жоохон өндөр тавьж болно, хөнгөлтөөрөө хүртэл өнөөдөр нийгмийн тодорхой төвшөнд хэрэгтэй хүмүүст нь өөрийнхөө үйлчлэгийг маржина багасгаад гэсэн үг шүү дээ. Бараг л те ингэж өгж гэн энэ гэдэг чинь. Энэ бол импакт угаасаа өгдөг. Эндээ ингэж боддог байна гэдэг айгуу чухал те. Айгуу гой сонсогч. Миний хэлэх гэжсэн санаа бүр гоё алга. Айгуу гой сонсогч надаа яг л би одоо нэг төрүүлсэн энэ чинь 5
бутаанчуудтай ажиллана, бутаан бизнесүүдтэй. Тэгээд эднэрийн манай хурцгуурын онцлог яг тэр үүсгэн байгуулагчийн анхнаас нийгэм, consciousness, mindfulness-ийг суулгадаг тийм үү. Гоё юм тий. Талтай. Тий. Онцлогтой. Тэгээд энэгээр би бас юу харагдав, модонд орж байгаа байхгүй яг. Одоо яг тренд болж байгаа. Тэгээд стартап өнөөдөр залуучууд ч гэсэн ингээл CEO энтер хийгээвэл яг бодох хэрэгтэй юм чи тэр ба. Тэгээд тэрийг ботсны хариуд өөрчн гарах нөлөө үндсэн энтерч ястаа. Айгуу гоё юм. Тэгээ саяхан би нэг контент үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр бас яг хэрэглэгч хүртэл өөрөө нэг ийм сонголт хийдэг болсон байна л да. Одоо жишээлбэл ээж хүн одоо нөгөө ээж болохоос өмнөх худалдаа авалт хийхдээ ингээд жишээлбэл шууд юу ч хамаагүй зүгээр нөгөө шашхын уншихгүй эсвэл өөрт тааламжтайгаа худалдаад авдаг. Одоо тэгсэн чинь ээжүүдийн ялангуяа хандлага нь юм нөгөө шашхын нэгдүгээрт уншаад одоо энэ дээр хортой хормоны юу вэ гэж ялгаж чинь. Хоёрдугаарт нөгөө байгаль орчиндөө ямар өөр нөлөөтэй энэ recycle хийх юм уу энийг нь айгу харж авдаг болсон. Яагаад тэгж гинөө гэхээр энэ бол одоо манай хүүхдүүдэд те бид нэр ингээд яхад дараагийн үед маань үлдэх дэлхий ийм учраас одоо би бас энд нь хувь нэмрээ оруулаад ингэж ийм онцлогтой бүтээгдэхүүн худалдаж авъя гэдэг болцсон юм байна. Тэгээ тийм контентыг яг гаргасан тэрийг үзээд за ер нь бол бид нэр ч гэсэн одоо аливаа бизнес хийхдээ бас энэ зүйлийг зайлшгүй бодох хэрэгтэй болсон юм байна гэж бас бодсон. Тэгэхээр яг юм үнэтэй л нэг ажил те. За одоо тэгээд ирээдүгөө харангууд юу өөр чинь гिचэгдэж байна. Одоо цахим худалдаа маань яг хоо гिचэгдэж байгаа хിവэрэ байгаа. Яагаад гэвэл цахим худалдаа цаашдаа ч гэсэндээ өрснө. Нэгдүгээрт одоо энэ интернетийн хэрэглээ чинь улам л цаашаа өснө, гар утасны хэрэглээ өснө. Залуучууд маань өөрсдөө интернетгүй одоо нэг уламжлалт худалдаа бидний номны сонголт байсан бол одоо залуучуудын хувьд энэ жоохнуудын хувьд ч цахим худалдаа хамгийн ихний сонголт нь. Зүгээр л хамгийн ихний худалдаа авалт гэхэд онлайнаар шууд худалдаа авдаг бол тийм үе гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө цахим худалдааны ирээдүй бол стил гэж идэж байгаа хിവэрэ байгаа. Тэгэхээр нөгөө миний түрүүний хэлдэг одоо яг дараагийн түвшинлүүгээ яг яаж томрох вэ гэдэг юм руугаа илүү нөгөө хамаг цагаа ер нь фокусаа тийшээгээ чиглүүлж байгаа. Гой зохиож байгаа юмнууд байна уу? Яг гой санаагаа бол олоогүй байна. Гэхдээ стил нөгөө AI бол нөгөө тренд сэдв хിവэрэ байна. AI-аар би энэ цахим худалдаан дээр юу хийж болох вэ гэдэг жижиг санаанууд бол байна. Супер. Хизээс нэвтрэх бол юм. Юу гэж бодож байна? AI ямар нэгэн байдлаар том байж болно жижиг байж. Одоо 25 онд ер нь бол эхний нэвтрэлтэй хийсэн байгаа. Сая 25 онд бид нөгөө OCR гэдэг image search-ийг нэвтрүүлсэн байгаа. Тэр чинь бас нөгөө хэсэг юу штэ тий AI штэ тий image search нэвтрүүлсэн ба. Тэгээ 26 он дээр бол эхний байдлаар ямар ч байсан анхан шатны нөгөө зөвлөгөө өгдөг. За. Ийм онсын AI agent-ийг угсрах гэж бодож байна. Тэгээд цаашдаа тэр маань илүү боловсронгуй болоод бас хуулиндаа нийцүүлэх шаардлагатай. Монгол улсад ч нөгөө зөвхөн эмч зүвч им зөвлөх шаардлагатай. Тэгэхээр нөгөө AI маань бас шууд им зөвлөж одоонд болох болч та. Тэгэхээр тэд нарыг бас нийцүүлэх шаардлагатай байгаад байгаа. Тийм тэгж яагаад гоё олон да. Тийм дээ. Түрүү яг Око бас ярьжсэн ментор менти рүү нэг хальт хэдүүлээ ярьсан шүү дээ. Ер нь одоо ингээд стартап ч юм уу. За зүгээр ер нь юм гүйцэтгэх захирал ч юм уу хийж байгаа хүмүүс. Ментортэй байх ёстой юу? Менторыг ер нь яаж сонгох? Ер нь заавал ментор хэрэгтэй юу? Хэрэгтэй шүү дээ. Энэ одоо би бол нөгөө анх SEO болохдоо нэлээд менторлуулсан SEO болсон. Тэнгүүтлээ ахиад ментор маань хажууд маань байж л байсан. Тэгээ манай туз бас өөрсдөө аягүй сайн менторлдог. Тэнгүүд нөө стартапуудын хувьд чинь тэрэнгүү бол үнэхээр хэцүү байх бах гэж би болоод. Үнэхээр чиглүүлэх хэрэгтэй байдаг. Ярилцах шаардлагууд гардаг. Тэгээд менторуудыг би бол нөгөө бүхэл бараг ингээд коуч нартай ч юм уу ярилцаж үзэхэд хүн болгоноос авах юм байж идэг. Хүн болгоноос сурах юм байж идэг. Тэгэхээр нөгөө аягүй сайн авж байгаарай. Яг юу хэрэгтэй? Яг аль хэсэг дээр ментор авмаар байгаа юм те. Санхүү хэсэг дээр авмаар байгаа юм. Эсвэл сэтгэл зүйн хэсэг дээр авмаар байгаа юм уу? Хувь хүний хөгжил дээр авмаар байгаа юм уу? Ихтгэл дээр авмаар байгаа юм уу? Яг багийн ажиллагаан дээр авмаар байгаа юм уу? Яг тэр чиглэлээр нөгөө коуч гэдэг менторлдог хүмүүстэй аягүй гоё ажилласаа л гэж бодож байна.
Тэр хүмүүсээс бид нар өөрсдөө ментор авч үзээгүй хүмүүс менторын хэрэггүйдэ гэж ярьдаг юм шиг надад санагддаг баггүй юу. Нөгөө үн цэнийг ойлгоогүй хүмүүс аваад үзчихээр би ч одоо энийг мэдтгүй л байсан биз дээ. Мэдгүй юм мэдээд эхлэхээр ч хүн ямар гоё үн цэнтэй юм бэ гэдгийг ойлгож эхэлдэг. Гоё авж байгаарай. Яг ном шиг л байдаг шүү дээ. Тэ ментор ч яг гоё ном шиг л байдаг. Шийдлүүд гаргаж ирдэг. Тэ ном уншиж аваарай. Тэ ном уншиж аваарай. Ном бол нэрээ миний ментор бол. Яг одоо санал болгох нэг ном гэвэл юу вэ? Үүсгэн байгуулагч. Үүсгэн байгуулагч нарт яг би хамгийн сүүлд сая нөгөө 26 оны төлөвлөгөө гаргаж байхдаа хүмүүсийнхээ гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүдийг шинжлэх гээд нөгөө гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүд гэдэг номыг 2 дахь удаа уншсан. Тэгээл 2 дахь удаа уншихад дахиад нэг юм гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө компанийн хувьд чинь хамгийн чухал юм чинь нөгөө гүйцэтгэлийн үнэлгээний үзүүлэлтүүдийн нэг байдаг. Тэрийг уншаарай гэж зөвлөе. За хамгийн ихэлж санаанд орсноор тэр байлаа. Тэгээд одоо сүүлд бас нөгөө маркетингийн төлөвлөгөө гаргахдаа нөгөө маркетингийн 21 зарчмыг уншижлаа. Бас л нөгөө суур ном штэ тий. Суур ном. Гэхдээ нөгөө маркетингийн суур номнуудаас ч л амар их санаанууд гарч ирдэ шүү. Айгуу сонио. Тэгэхээр тэр номыг бас нөгөө үүсгэн байгуулагч нар маань уншаарай. Айгуу гоё санаанууд гарч ирнэ. Бид нар дээрээ суурлаад тийм маркетингийн 21 зарчмыг манай группээс бэлгэлсэн тэр ном мөн тийм. Одоо маркетруудад болон бүх захирлуудад бас ер нь энэ ном ингээд үндсэн зарчим шүү гэд бэлгэлсэн. Манайхаас компаниараа уншсан. Уншсан уу тий. Надад бол ирээгүй зүгээр нөгөө хүмүүс уншиж ийн гэхлээр аваад уншсан. Уншиж ийн гэхээр нь за бас нэг уншиж энэ дээр хилцүүлэг хийж магадгүй гэдэг. Тэгээд уншсан байгаа. Тэгээ 26 оны төлөвлөгөө уусаа гарчсан болохоор суур номнууд яг төлөвлөгөөний үед уншиж чагаар яг гоё байдаг шүү дээ тий. Хэрэгцээ байх үед мэдлэг аягүй яг өшөө үр дүнтэй болж чаддаг тий. Тий. Яг үнэ. Юм хайгаа мэдсэн хүн чинь харах магадлал нь өндөр. Тий. Тийм шүү. Ингээд манай подкастыг үзэж байгаа сонсож байгаа залуучууд байгаа. Ер нь манай подкастыг нэг ингээ харахаар 25-аас 40 насны хоорондох залуучууд нэг яг зорилттой залуучууд ер нь ингээд үзээд байгаа. Тэг ялангуяа одоо өөрийнхөө бизнесийг өөрийнхөө төслийг ингээд эхэлж байгаа тиймэрхүү залуучууд үздэг. Магадгүй бас яг дундаа ороод ингээд стартапа хийгээ явж байгаа нэг инспайр авах гээд тийм залуучууд их сонсоод ах шиг санагддаг. Тэгээд эдгээр залуучуудад бас нэг юм зөвлөгөө өгнө гэвэл ер нь аль нэг зөвлөгөө бас өгдөг манай подкаст. Тэгэхээр нэг тийм нэмгэн ч гэсэн туршлагатай юм чинь тэнцэнээсээ зөвлөхөд. Ер нь яг залуучуудын хувьд хамгийн эхлээд нөгөө одоо компани үүсгэн байгуулж хахад хитрхи их бити яраарай л гэж бас хэлмээр санагддаг. Тэгэхгүй бол нөгөө суурай айгуу гоё системээ үнэхээр бүрэн гоё чанартай угсраагүй бэжэж ингээд томрох гээд яарад байдаг. Тэгээд тэгснээрээ нөгөө фейлдэхээрээ нөгөө анхны гоё санаа маань ингээд тэр чигтээ фейлдэх болчдөг. Анхны гоё санаагаа бүр гоё ингээд суурийг маш гоё системээр нь угсрахын тулд тэрнлүүгээ илүү цаг гаргаасай л гэж одооны нөгөө нэг стартапуудад хэлмээр санагддаг. Тэрийгэ хийгээрээ тэгээ хоёрдугаарт нөгөө тэнэг зоригтой байгаараа гэдгийг байн хэлмээр санагддаг. Одоо би эргүүлээд бодохоор надад туршлага байгаагүй тий. Юу байсан гэхээр нөгөө зориг л байсан байл. Тэгээд зоригтой байсан болохоор тийшээгээ давхиж орохороо сураад тэгээд ард нь гараад яваад исэн бэлээ. Тэгэхээр бүгдээрээ л нөгөө гоё зориг гаргаад орох юм бол хийж чаддаггүй, ард нь гарч чаддаггүй бизнес ч юм уу асуудал ч юм уу байдгүй байлээ шүү гэж л хэлье да. За хэдүүлээ энэ Herbzy дуусгачлаа. Ингээд задлаад нэг уугаад. Тэгээ энэ төсөл энэ яаж яасан бэ гэхээр манай Монс группийн гүйцэтгэх захирлаанд эмзүүч магистр. Тэгээ нөгөө коллеж анх яг эмзүүч хийж исэн байдаг түүхэндээ тий. Тэгэхээр нөгөө бид нар бас тэгээд одоо сүүлийн үед ялангуяа нэг юм кола усны дараа эсвэл ээж аваад хүүхдүүдтэй кола аваад өгцсөний дараа нэг юм за удаа олон уухгүй шүү. Ингээ шүү тэгээ шүү гэдэг нэг тийм гимшилтэйгээр нэг уух гад идэг тий. Тэгэхээр бид нөгөө ургамлын гаралтай анхны нөгөө башир цэцэг гэдэг ургамал за энэс гаднаас өөр 3 4 ургамлууд хунчир юу гэд цагаанга гэр юу н орсон байгаа. Тэгэхээр нөгөө тэр мэдрэмжийг нь ерөөсөө
шийдвэрлэлсэн. Тэгээ дээрэс нь сахар багтай газ бас боломжийн зөөлөн тийм коло гэж гаргаж ирсэн. Энэ 25 оны сүүлд танилцуулагдсан. Тэгээ манай бас энэ коло маань Монсын эмийн сангаар л зөвхөн зарагдаж байгаа. Зарагдаж байгаа. Тий. Ийм онсороос гарч байгаа тий. Нэг сэтгэлдээ хэлчихв. Уухад нөгөө нэг ингээд кола ууж байгаа юм шиг хэрнэ гэдгээс гадна нөгөө эрүүл мэндэд хэрэгтэй мууж байгаа юм шиг мэдрэмж өгч байгаа. Оруулын амттай. Тэгээ дээрэс нөгөө нэг башир цэцэг чинь нөгөө амны хөндийн цэцэг мөн тий. Тийм юм. Тэгэхээр бүр айгүй гоё ингээд дангаар нэгдэг штэ. Мөн байна, тийм байна. Тийм амны хөндийн эрүүл мэнд. Ям зайлгаж байгаа юм шиг. Амаа зайлж байгаа юм шиг. Тийм мэдрэмж өгж байгаа болохоор Тэгээ хоол шингээлтийг бас супер байгаа. Тих байх тий. Мэдээж урамлалууд антиоксидантаар дүүрнэл байгаа шүү дээ. За хоёлаа ингээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлье тий. Тэгээ зочдондоо маш их баярлалаа. Сайн айгүй олон туршлагуудаа ярьлаа. Хувь хүний талаас ер нь анх удаага ингэж подкастт бас ярьсан байхад дандаа л нөгөө бизнесийнхаа онцлогийг бизнесээ юу хийсэн чанар ямар чанар нэвтрүүлсэн аясаа нэвтрүүлсэн гэж ярьж ирсэн сүүлийн үеийн подкастууд дээр тий. Тэгэхээр яг өөрийнхөө тухай за тэгээд яг хувь хүний SEO-гийн тухай залуу SEO яадгийн эдгийн гэдээ ярьсан. Оско зэгшилтэй баярлалаа. Окодос нэмж хэлэх зүйл байгаа юу? Хамт хөтлсөнд баярлалаа. Тэстэ гоё яла. Бүр их сайхан хөтлөө. Би ч зөндөө юм сурч авлаа. Энэ үний тухай уул мэдчихсэн гэсэн мдэггүй байсан юм байна. Тэгэхээр айгүй гоё сонирхолтой. Тэгээд айгүй бахархаж байна. Угаасаа тий. Айгүй тэгээд тэрийг ингээд нээж байгаа байтал чи айгүй гоё юм. Тэгээд дараачийн 10 жилд алах байх гэж бодож байна. Тэр гэдэг тодорхойлтыг мэдмээр байна тий. Амгалан байсан ойлгомжтой болсон. Одоо дараачих нь яах вэ? Тэгээд яа харахгүй би бас нэг толгойд нэг орж ирсэн бодлоо. Нэрээ e-commerce-ийн нэг Монголын одоо шинэ үеийнхний суурийг тавьсан хүн юм байна да. Godmother-уудын нэг нь болцсон юм байна да гэж залуугаараа тийм мэдрэмж орж ирж байна да. Тэгээд супер. Ямар ч гоё яриа авдгийн Око хөтгчд бас баярлаа. Ерөөсөө ярьдаггүй нэг үнэхээр сайн яриулж чадлаа. Баярлаа. Дотор хүний маань гаргаад ирлээ. Гаргаад ирлээ шүү дээ. Гайхамшигтай юм байна уу? За тэгээ бос нэг комент бичээрэй. Янз бүрийн асуулт байвал тийм ээ өөрийнхөө бодол саналыг бичээрэй. Тэгээд ментор болъё гэж гуйх ёстой байхгүй юу? Уулын тийм ийм гоё хүн гарч ирэх. Кяс комент бичээ. Бас гэсэглээ би тантай дараа сард ганцхан уулзаж болох уу? Би ингэмээр ялангуяа эмэгтэй лидер болъё гэж байгаа. Бүсгүйж яг нөгөө төр үчилж ментор гэдэг амар чухал. Бид нарт ерөөсөө тэг ментор ч гэж бараг бодоод хэрэггүй тий. Зүгээр боломж байвал өөрөө харагдаад нэг хүнээс нэг юм сонсчмаар нэг юм авчмаар бол очиод боломжоо гаргах анхаарлаа цагаа хөрөнгө оруулах гэх юм бол систем мангар замыг тавьчлаа шүү дээ энэ үнтэй уулзаас уучлалтай. Тантай ч гэсэн. Зөөрүүлээ тэгээ. Тэгээ яг нөгөө манайх тэр манай одоо энэ подкастын дугааруудад орсон бүх тохирлуудтай тий мөн одоо удирдлагын түвшний хүмүүстэй бас холбогдож нэрэн үзээд одоо ментор авмаар байна гэсэн байх юм бол комент үлдээвэл одоо бид нэр сайхан холбогдоод нээлттэй. Супер. Тий. Ядах чинэгээрээ тусгай. За баг ментор ирчтэй одоо ментинууд. Окей. Ер нь гэхдээ бас бүх зэгшлүүд нээлттэй тий. Сартаа нэг байхгүй шүү дээ тий. Ядчих л нэг офс төр чи эрэг. Тий. Манай нөгөө Texas-ийн үүсгэн байгуулагч гэдэг мундаг хүн байдаг хөрөнгө оруулалт Bradfield гэдэг нөхөр байдаг. Бүр Америкт аяг алтартай тэр бүх том технологид анх хөрөнгө оруулсан нэг SoftBank-т ажилладаг байсан. Өөрийнх нь AUM нэг 4 тэрбум. Амар мөнгөтэй амар баян амтай. Тэгээ тэр өмнөний 1 дөрмөний жилдээ 1-7 хоногийг open office хийдэг. Тэрэнд нь хинч sign up хийж болно. Дэлхийн. 1-7 хоног жилдээ. Тэгээд тэр үеэр орж ирсэн хүмүүстэй тэр хүн яг л нэг цаг тэр хүний. Тэгээд тэнцэнс нь өөрийнх нь хөрөнгө оруулалт зөндөө бизнесүүд гарч ирсэн. Нэг юм гоё юм би бас ирээдүйд бас хийсэн гэж боддtiin зарим. За баярлалаа. За баярлалаа. Баяртай удахгүй. Дараагийн дугаар гэж байх нү байхгүй юу хэдүүлээ асууж. Шийднэ. Та хэлээрэй, комент бичээрэй. Байлгууд ийм байлга энэ төр хэлээрэй те санал бодлоо. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.